Өрсөлдөгч Майнерсын хувьд харин яг лигийг тэргүүлж байгаа нэг л амжилт байгаа нь тоглооны дунджаар тэргүүлж байна. За энэ тоглолтын эхний тоглоог Visage Knightsburg хийхэр болж байна. Эрдэнэ цогтыг дохиод аргалсан өөргсөн тоглоо амжилтгүй болсон Chad Vane-ийн 2 дахь боломжоор энэ тоглолтын нээлтийн оног авлаа. За бөмбөгөө барьцсан Гайрд нэгт авчуузаад бөмбөгийг шууд шидэж байгаа юм байна. Холын цай шидэлт амжилттай багийн эхний оноо. Тэгэлж байна. Гайрд нь суларсан. Гайрдны 3 онооны шидэлт амжилттай болсон. Багийнхаа эхний 6 оноог Гайрд нь өөрөөр Jordan Dolbert-ийн эсрэг баруунда дайраад орсон давтах амжилттай. За Dolbert гэсэн юу н зайг нүгод байгаа юм байна. Бүгд таслагдсан хурдан тоглоонд инх байсгалан гараад ирсэн байгаа. Инх байсгалан цагран дээрээс удалсан тооны харьцаа 6 дээр тэнцлээ. Одоо авч амжаагүй байгаа. Эрдэнэ цогтын дамжуулалт гоё болсон. Jordan Dolbert инх байсгалангийн өдөөс 2 оноо авлаа. Бат Эрдэнэ эсрэг шахаад явсан хамгаалалт тун сайн болж ирсэн. Гэхдээ доор сугараач сударсан байжээ. Ууран ч гэсэн энийг маш гоё харлаа. Сүүлийн нэлээд олон тоглолтыг хийж байна. Маш олон тоглолт хийсэн. Эрдэнэ цогт маш гоё шидэлтийг хийлээ. Бэний самраас аваад автгаа эхэлсэн. Урд нэг тамирчин сул байсан. Тэр нь Тинчун Хон байжээ. Тэр оноо. За Пэни тоорог нь мисмаштер үлдсэн байсан. Гоё дамжуулалт инх байсгалан хөдөлгөөн дээр зөрөөд орсон Гамбатрын эсрэг. Тэр оноо гарсан. Майнерсын эсрэг тоглооноос дуусч гаад маш гоё дамжуулалт тим сул шидсэндээ холын зай шидэлт амжилттай. За энэ тоглогчид ийм том зайгүй зүгээр инх байсгалангийн эсрэг зүүндээ хумаад дундын зай шидэлт нь амжилттай. Ямар хэцүү шидэлт вэ? 3 эсрэг нэг тоглоонд инх байсгалан маш гоё алхамж төгсгөл амжилттай болсон. Гайрдны ямар гоё дамжуулалт байсан бэ? Jordan Dolbert түүнийг нь төгсгөлөө. Эрмүн зэ. Инх байсгалан Dolbert түн дээр хамгаалт хийж байгаа. Зайг нь өгөөд хамгаалсан үүнийг нь Амруу байсгалангийн инх байсгалан 3 оногоо шийд. Эрмүн заяа бүгэ алт төгсөн. Эрмүн заяа маш гоё төгсгөл байлаа. Устж явсан тоглоог 2 оноо болгочлоо. Эргээд Майнер сүний илүүтэй. Пендарос Уильямс сая төгсөн Chad Vane сул 2 оноо авлаа. Бөмбөө барьсан. Ахаад Warren гарч ирж байгаа. Гэхдээ Dolbert татгууллаа. Dolbert Vane-ийн эсрэг хөлийн ажиллагаа. За нөгөө л нэг туршлагын зөрүү те. Тэний Эрдэнэ цогтын эсрэг өөртөө зай гаргасан дундын зай шидэлт амжилттай болсон гоё шидэлт байна. За өнгөрсөн жил Knights-тай 2 тоглогч хамт тоглоод Пендарос Уильямс маш хүнд байдлаас тоглоогоо төгсгсөн. Маш гоё тоглоо байлаа. Энэд үзэгчтэй. Warren. За зүүндээ яваад орсон алхамтаа дамруулсан довтлогын амжилттай нэмэлт шидэлтийг гүйцэтгэв байна. Яг л өөрийн өмцөг Warren довтлогоо эхлүүлж байна. За баруунда зөрөөд ямар гоё хөдөлгөөн бэ Devin Warren. За нэг жижиг бөмбөггүй гүйлт ихэлсэн. Доошо Chad Vane-ийн рүү чиглэсэн дамжуулалтаа Гамбатар үрсэж болор хэдэн дээр ирчлээ. Улмаар Майнерсын 2 оноо олж өгсөн. Эний дагаа гараад ирсэн шалж өгсөн дамжуулалтыг Пендарос Уильямс салгаад авцсан. Ням цогт урдан довтлогоонд 2 оноо авлаа. За Пэнигийн за хүл алдаа тунцсан шүү. Ямар нэг алдаа байхгүй урдан довтлогоод нэг эсрэг хоёулаа гарч ирсэн. Ням цогт нэгээр хаяад өгсөн Chad Vane. За ням цогт байсгалны эсрэг хэцүү дээ. Дамжуулалт Эрдэнэ цогт дээр ирсэн. Ямар ухаалаг дамжуулалт вэ? Гамбатар сул 2 оноо авч чадлаа. Багаараа маш гоё хүлээстэй байлаа. Ням цогт Пендарос Уильямс. Эрдэнэ цогтын эсрэг Пендарос Уильямсын дундын зай шидэлт амжилттай болсон. За яг л хуушны Пэни. Хурагсын хөвөлж байна үзэгчтэй. Эхний довтлогоо Эрдэнэ Майнер суугаас Chad Vane. За Dolbert-ийн эсрэг шахаад явсан хөөргсөн довтлогын амжилттай. За Dolbert бас тэнд талгадгоо. За болготой талбаруу дайрсан гой дамжуултыг үлдээсэн сугар учрын төгсгөл зэгэр дээр угааж байгаа дуурсан. За сугар учрын 5 дахь нь олж байна. Олчлоо одоо Pенdaros Uильямс нүүрийн шугам дагаад орсон. Болон амжилтгүй өөрөө авсан Chad Vane-ийн түүнийг нь 2 оноо болгож байна. Vane-ийн хувийн 10 болоор сугар учир. За Пэнигийн эсрэг солгоогаараа төгсөл амжилтгүй болсон. Ахаа Dolbert тараас орж боломжийг үүсгээд өөрөө олон зай шидэлтийг үүсгэсэн. Jordan Dolbert Майнерсын сэлгээний дамжиж төрүүлсэн. Warren Пэнигийн эсрэг хөөргөөд за их хэвлэгтэй явуулсан. Бөмбөг зэрэг дунлаа. Олон шидэл. За инх байсгалангийн эсрэг баруунда бөмбөг нуугаад орсон амархан байна.
За ингээд шидэлт нь болохгүй бол дайрсан тоглолт болчихлоо. За тоолбор дунаад өгсөн Вэнийн шахаад нэмц огт бөмбөг шилжсэн тийм энэ удаа 45 дээрээс гурван шидэл. Гараас үнэхээр байгаа шидэлтийг онгож байна. Дэвин Warren хариу ирсэн шидэлт амжилттай. Инх ойсголгийн гар буусныг анзаараад. Хамаад завжруу үлдээсэн Дэвин Warren инх ойсголон дээр хамгаалт хийж байгаа. Инх ойсголон эргээд дундын зай шидэлт амжилттай. Ямар гоо шидэлтэй. Warren Янцогт эсрэг Warren яваад орсондоо самбарцсан тоглоом амжилттай. За Warren чинь хавс тоглоом алдахгүй дээ. Болор Эрдэнэ Нямцогт завцаага дүүртэн өгсөн Болор Эрдэнэ баруун тавдлууд флотер довтлогоо мэдрэмжтэй байлаа. За энэ 2 минутын хугацаа эхэлсэн байгаа. Болор Эрдэнэ маш том орон зай үүсэндээ хөрсөн тоглоом амжилттай болсон. Вэнийн амархан 2 оноо авлаа. Таны харьцаа 53 болж тэнцлээ. Завцаага Дэвин Warren Тэний дүн драмалт хийж байгаа. Өөрөө дундаа шидсэн. Warren шидэл амжилттай. Цаан дамжуул тойрсон инх ойсголонгийн шидэлт Дэвин Warren-ийн өдөөс амжилттай боллоо. Мөнгөний төлөө тэмцэл Warren хамгаалтын давтлагын самбарыг авчлаа. Тэний эсрэг Занаруугаагаа шахсан нэг үлдэрээс унааж хийсэн. За энэ давтлагын цог байсан Дэвин Warren бүгд цогцолчлаа. Warren доор гсэн базар бүрийн давтлагоо сул хоёроо навсан. За Warren маш гоё дамжуулт байлаа. Хашаад Вэнийн суралцаа гэсэн хүмүүс дуудсан да. Тим Сланы араас гарч шидсэн. Ямар гоё шидэлт вэ. Дамжуулч гэсэн яг л шидгээд тохиромжтой ирлээ. За эдэн цогтээс тохиж ороод Шад Вэнийн дасан хөрсөн тоглоом амжилтгүй. Эрмүүн заяа нэмээд давталчлаа. Таны харьцаа дахин нэг удаа тэнцэж байна. Warren Тинчо хооны эсрэг яваад орсон тоглоом амжилттай. Дэвин Warren Эрмүүн заяа. За бөмбөгөө их гой нуугаад эргэцэн. Гэтэ шүгэлт уугарсан. За алдаа гарсан. Тоглоом өөрөө авсан. Зүүн дээр энцлээ харсан байгаа. Дэвин Warren зай гараад ирсэндээ 3 онооны шидэлт нь амжилттай болсон. Дэвин Warren багта буцаад эргүүлэг ажиж Warren маш хурдтай тоглоонд орсон доо. Warren үнэхээр хамгаалахын аргагүй тоглож байна доо өнөөдөр. Орсон Эрдэнэ цогт Warren татгуулж чадсан. Инх амглан Совсуу завчин дээрээс 3 онооны шидэл амжилттай болсон. Маш том цохилтыг Эрдэт Майнер Williams. Тэний дээрээд орсон. Хүнд байдлаас давталгаа нугааж агаад орсон. Ямар гайхалтай давталгаа вэ? Бөмбөг цагирах дээр бүтэн хоёр эргээд унлаа да. Үнэхээр уучраа дээр авч ийсэн. Сугар очоор маш гоё бөмбөг эзэмшилт давталгаа амжилттай. Төвийн дамжлаас баймгүй л урч чадвар байна да. Бэни хамгаалтан дээр идэвхтэй байсан бөмбөгийг салгаад авчлаа. Хамгаалагчийнхаа урдуур биеэсэн давталгаа амжилттай. Дэвин Warren-оос нэмээд авсан. Түлсэн байна. 2 дахь боломж үүссэн байгаа. Warren Тинчо хооны эсрэг маш гоё бөмбөг эзэмшилт байсан. Дундын зай шийдэл амжилттай болсон. Дээдлийг давж байгаа түүний хамгийн өндөр оноо 24 секундтэй бүтэн ашиглаад давтлага байгаа. Гисэн инх амгалан аваа шуушиж байгаа юм байна. Энэ тоглолтын эцсийн цэгийг инх амгалан тавихыг хүсжээ. Багхан ч гэсэн боломж бол байгаа. Санчрын урагшаа өгсөн дамжуулт Penny 2 оноор явж байгаа юм байна. Бас их сонирхолтой тийм. Warren самбраас авч байна. За тоглолтын үр дүнтэй өвлөрж байгаа шиг байна. Барсар гүрийн 2 оноо авсан. Багийн 82 дахь оноо боллоо. За ингээд үзэгчдээ Visage Knights баг 83-74 ярцаатай Эрдэнэт Майнерсыг буулга авснаар 3 дараасан хожигдлын цувралаа инх үйдэс болголоо. Энэхүү тоглолтод хожил байгуулснаар Knights-ийн төсдөгтийн 1-р байр руу дэвшлээ. За хөлгүүдийн хувьд бол 1-р байранд 13 хожил 4 хожигдолтой бичигдж байсан. За Knights-ийн хувьд энэхүү тоглолтод хожил авснаар 14 хожигдолтой болж 1-р байр руу